Мексикоор олон улсын байгууллага Ховд аймгийн мал эмнэлгийн газар хамтран оролцоот эвтимлог Монголд сэдэвт мал эмнэлгийн салбарын хамтран ажиллагчдын уулзалт хэлцүүлгийг зохион байгуулж байна. Ховд аймгийн мал эмнэлгийн тасаг нэгжийг чадваржуулах жилийн хүрээнд хийсэн ажлын явц, малын халдвар төвчнийг оролцоот эвтимлогийн аргаар тандан судлах аргачлалыг орон нутагт хэрэгжүүлсэн үр дүнг танилцуулах, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар санал уг уулзалт хэлцүүлгийн зорилго оршиж байна. Уулзалт хэлцүүлэгт 17 сумын малын эмчид харахуурцвэж, мал эмнэлгийн улсын байцаагч нарын төлөөлөл 100 орчим хүн оролцож харилцан туршлага солилцож байгаа юм. 2020 оныг бол одоо мал эмнэлгийн тасаг нэгжийн үйл ажиллагааг сайжруулах ийм он жил болох зарласан байгаа. Энэ ажлын хүрээнд энэ сургалт уулзалт одоо хилцүүлгийн ажил зохион байгуулагдаж байна. За энэ хилцүүлгийн ажлыг бол Мексикоор олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байна. За манай Ховд аймгийн нийт 130 гаруй эмчийн одоо 14 эмч нь бол үндсэндээ одоо мэрэгсэн одоо тийм сертификат гардаж авч байна. За энэ бол одоо эвтимлог тархуу зүүн чиглэлээр одоо мэрэгжлийн чиглэлээр судалгаа шинжилгээд ажил хийгээд тэгээд одоо ийм мэрэгсэн мал эмч нар бол одоо болж байгаамаа. За энэ мэрэгсэн ажил минь бол цаашдаа бас ингээд өргөжөөд бас одоо нийтдээ олон эмчнийг хамруулах бодолтой байна. За энэ удаа бол Мексикоор олон улсын байгууллагын дэмжлэгээр олон одоо сумуудыг хамруулсан ийм одоо ажил болсон. За ер нь бол цаашдаа бол манай мал эмнэлгийн одоо үйл ажиллагаа малын эмч нарыг одоо чадваржуулах. За тэр дундаа одоо малчтад мал эмнэлгийн үйлчлэгийг одоо яаж хүргэх үү? За малчид өөрсдийнхөө одоо хууль эрх зүйн хүрээнд яаж үйлчлэгийг авах уу гэдэг тал дээр бас одоо бодлого боловсруулж ажиллаж байна. Малын халдвар төвчний тархац төлөв байдалд тэдгээрийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлтэй хүчин зүйлийг судлахад тухайн бүс нутгийн малчдын оролцоо чухал үүрэгтэй. Тиймээс орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, малчдын оролцоог нэмэгдүүлэх, зэрлэг амтан болон мас үргийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг шин шатнд гаргах зорилтын дагуу салбарын мэргэжилтнүүдийг чадахжуулж байгааг албаныхан онцоллоо. Монгол улсын хэмжээнд оролцооны эвтимологийн аргаар малын төвчнийг тандан судлах, мөн одоо мал эмнэлгийн чиглэлийн мэдээллийг цуглуулах энэ арга бол хамгийн одоо Монгол улсад анх удаа дэлгэрч байгаа юм. Олон улсын одоо мал эмнэлгийн практикт ч бас энэ аргыг бол сүүлийн үед өргөн хэрэгжилж байгаа. Тэгээ энэ аргыг бол орон нутагт нутагшуулахад бол Мексикоор олон улсын байгууллагаас бол маш идэвхтэй санаачлан ажиллаж Монгол улсын хэмжээнд бол хэд хэдэн аймаг дээр энэ одоо оролцооны эвтимологийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, малчтаас мэдээлэл цуглуулахад, малчтай хамтран ажиллахад малын эмч нарыг бэлтгэх энэ ажилд бол энэ олон улсын байгууллага хамтран ажилласан. Тэгээд Ховд аймагт нийт 14 одоо оролцооны эвтимологийн сургагч багш нарыг бэлдэж одоо Ховд аймагт одоо тулгамж байгаа малын одоо халдварт олон алдаргүй шимэгчтэй хөвчөнтэй тэмцэх хурсан сэргийлэх ажлыг төлөвлөхөд оролцооны эвтимологийн энэ олон арга хэрэгслүүдийг ашигласнаар төлөвлөлтөндөө одоо хэр үр дүнтэй төлөвлөлт хийх үү, хийсэн төлөвлөлт маань хэр үр дүнтэй авах уу, малын өвчнөөс урьсан сэргийлэх, мөн одоо өвчнөр тайван байдлаа хадгалахад малчид болон оролцогч талуудын мэдээллийг нэгтгэн цуглуулахад ийм ач холбогдолтой арга байгаа. Тэгээд энийг Бус аймагт хэрэгжүүлснээр за энэ судалгаагаа хийсэн судалгааныхаа ажлуудыг одоо ажлын хэсгүүд маань хоорондоо тайлангаа тавиад за энийг хоорондоо хэлэлцэж дараагийнхаа төлөвлөлтөнд хэрхэн ашиглах вэ гэдэг ийм хэлцүүлэг хийх ийм зорилготой явж байгаа. Тэгээ энэ ажил маань бол манай мал эмнэлгийн салбарт ирээдүйд ерөнхий эвтимологч нар тархур зүйч нарын одоо ажлын гол арга барил болж гол ажлын одоо үндсэн одоо хэрэгсэл болох ийм зорилгыг тавиад ажиллаж байгаамаа. Тус хилцүүлгийн хүрээнд оролцоот эвтимологийн аргачлалыг ашиглан Ховд мянгад буянт дуут алтай уянч булган зэрэг 10 суманд хийсэн судалгааны ажлыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн Ховд Говьалтай аймгийн Бүхэнгийн тархац бүхий нутагт оролцоот эвтимологийн аргачлалаар хийх судалгааны тухай холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хэлээ. Хилцүүлгийн үеэр малын халдвар төвчнийг оролцоот эвтимологийн аргаар тандан судлагч мэргэжлийн 14 эмчид мэргэжсэн малын эмчийн гэрчлэгээ гардуулсан юм а.